Сайн байна уу? Баатар охтод өвлдөр байна. 37 настай. Нэгтлэн бодогч мэрэгчлээ. Тэгэхдээ одоо мэрэгчлэрээ ажиллаагүй. Айрын Монгол студид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн давхар Comedy Lab Club комедианаар. 17 оноос өмнө би 10 жил банкнд ажилласан. Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөөд тэрнээс хойш тасралтгүй 11 жил банкнд ажилласан. Тэгээд 2017 онд ажлаа солиод одоо юу гэдэг хувийн бизнестэй одоо хувийн одоо компанитай болоод мөнгө болоод алаад баяжаад үгүй гэсэн чинь 24 цаг 7 ажилдаг болоод за тэгээд яг тэр үеэс эхлээд өөрийн юмтай болоод ингээ хүн чинь ингээ нойр өрхөө болоод ирд юм байна. Ингээ ажлын ачаал ихсээд ирд юм байна. Би л ажиллахгүй бол одоо ажил урагшаа явахгүй учраас ингээд энэ үеэс нэг зүйлийг анзаарсан нь хараал идсэн үс уналтыг одоо анзаарч эхэллээ. За тэгээд тэр нь юу вэ гэхээр ингээд өвсөө угаагаад өглөө болгоо ингээд өвсөө угаагаад гарахаар толгооноос ингээд бүр юм тугаараа гараар дүүрэн өснүүд ингээд унж эхэлсэн. За тэр үед л би яг за би энэ үсэнд унж эхэлж байгаа юм байна да үсээ алдаж эхэлж байгаа юм байна гэдгийг одоо анзаарсан. Тэр нь 2017 юм уу? За ингээд 17 онд бол нэг тоосонгүй. Яагаад гэвэл одоо адарганы дишиг сексис үстэй байлаа. Янз бүрээр буддаг байлаа, хийм хийдэг байлаа, буржилгадаг байлаа, шулуун болгодог байлаа, босгодог байлаа, налуулдаг байлаа гэх дураараа өөрчилдөг байлаа. За тэгээд нэг шинэ жилээр дураараа өөрчлөх гээд хийм хийх гээд очсон чи одоо чиний шинэхэн үсэнд хийм орохгүй гэх үг яг зүрхэнлөө бүр орой руу орсон. Тэгээд тэр үед бол үнэхээр шинэхэн үстэй болсон байгаа мэт ялангуяа одоо энэ орой хэсгээр. За тэгээд хүн чинь бас гинт сандарч эхэлдэг юм байна. Тэгээд сандраад янз бүрийн бүтээгдэхүүнүүд ашиглаж үзсэн, дотоодын янз бүрийн бүтээгдэхүүнүүд хэрэгжилж үзсэн. За гадаадаас нэг хүн санал болгоод ер нь төсөн зүйл юм үзээ. Эхлээд дотроос эм ууж үзсэн. За тэгээд янз бүрийн тоснууд өрхөж үзсэн. Тэгээд дотоодын одоо шампунь, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэгжилж үзсэн. За гадаадаас бас нэг хоёр шампунууд хэрэгжилж үзсэн. Тэгээд Амрагийн шоун дээрээс Неоксены талаар олж үзчихэд очиж сонирхсон. Гол нь яг очиж сонирхно гэдэг нь эхлээд үзүүлд юм байлээ. Эмчээс зөвлөгөө аавн эхлээд үзүүлнэ, үзлэгт орно. За тэгээд юу юунаас болоод өсч унаад байгаа, яагаад байгаа талаар эмч зөвлөгөө өгдөг. За тэгээд 1-6 хүртэлх юм төрлийн тоотой бүтээгдэхүүнүүдээс яг өөр тохирохыг санал болгодог Неоксены зүгээс. За тэгээд wellness центрт очсон. Надад нилээд эрдцүүд дутагдж гин гэсэн. За тэгээд миний хуухыг юм дурангаар хараад за энэ болцоонууд бол ямар тач байна. Болцоонууд ингээ бүглэрөөд гүлийцэн одоо ламнар шиг юм гялгар толгойтой бас арай болчоогүй байна. Тэгэхээр одоо танд ийм 2 номерын бүтээгдэхүүн санал болгож байна. 2 номерын бүтээгдэхүүн санал болгосон. Тэгээд тэрэн дотроо 3 юмтай шампуньтай, ангижруулагчтай. Тэгээд ангижруулагчны дараа ингээд нэг хөөс тий. Тэгээ хөөсөд өрхөөд тэгээд маш нэг нууц юм жижигхэн софтвер юм өгсөн. Тэр нь бустер гэдэг одоо өснүүдийг бол зүгээр сексилэгдэг гэдэг. За ингээм 4 шиг юм өгсөн. Бүгдийг тэр доор нь хэрэглүүлж үзүүлсэн. Шампунь нөр угаагаад араас нь тэр нөгөө кондишн би ерөөсөө тийм ангижруулагчийг тийм сэнгэнүүлж барьдаг гаатай юм шиг мэдрэмж өгдөг гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Өмнө хэрэглэж ирсэнүүдээс ч гэсэн тийм мэдрэмж авч байгаагүй. Яг саны ангижруулагч ингээд үрхээд нэг 5 минут байдаг. Тэгэхээр ингээд толгой сэнгэнээд ингээд амьсгалаад байгаа юм шиг мэдрэмж өгд юм байлээ. За тэгээд тэрийг арилгаад тэгээд үсээ нойтон багт нь хөөсөд өрхдөг. Бустрээ бол ингээд сансан үед би одоо яг бустерны бүрийн юуг бол энд мэдрээд байгаа. Миний энэ W line гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ M line үлээ. Ямар ч хэсэн дээшээ харсан ч үлээ доошоо харсан. M эсвэл буруугаараа W ч байна. За нэг тийм үсгээр байгаа. Тэгээд ингээд гэсэн. Яг энэ шиг нилээн цаашаа цөлжилт явагдаад. Тэгээ ийшээ бустрыг аягүй төрхсөн. Одоо төрхөд 2 сар гарсан болж байна уу? Ямар тач одоо ийм baby үснүүд бол аягүй их гараад ирсэн байгаа. Одоо эднүсийг ингээ гоё арчлаад нөгөө ерөнхийлөгчийн тэрбум мод төслийн хүрээнд маш сайн арчлаад услаад ах юм бол энэ ингээ дээшиг аягүй хурцсан тод ургах бах бүдүүрэх бах. Гол нь яг одоо ингээд ойроос харах юм бол ингээд мэдрэгддэг болчиход байгаа. Энэ ерөөс огт байхгүй болсон юм байна. Яг энэ орой дээгүүр бол үр дүн өгж байгаа, нөлөөлж байгаа. Ингээд бүр энэ янз бүрийн одоо ялангуяа наа чиг юм камер дэлгэцийн урд байдаг хүмүүсийн үед нөгөө тайсны гэрлэнд ингээд гялаагаад байдаг ус одоо харьцангуй гайг болчиход байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр Неоксены бүтээгдэхүүнүүд бол яг юм тууштай тодорхой хугацаанд хэрэглэх юм бол үр дүнгээ өгдөг юм байна. Тэгээ би ер нь их сэтгэл хангалуун байгаа. Цааш нь ч гэсэн үргэлжлүүлээд үр дүнгээ үзээд
Ер нь бол энэ хаваа нэлээд хаардаг. Энийг ингээд урагш нь ингээд оруулаад ирчих юм бол зорилго биелчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол одоо юу гэдэг юм бүр амар хүн чат үс суулгах барих гэсэн тийм хүн чатнуудаас өмнө одоо зүгээр л энгийн одоо өдөр тутмын хэрэглээгээрээ бас энэ үс уналтыг зогсоогоод эргээд ургалтын дэмжих боломжтой байдаг гэдгийг мэдэж авсан даа баяртай байна.